20 тэргийн үзэгчтэй Монголын мэдээ агентлагаас бэлтгэн явуулдаг цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаар эхэлж байна. Өмнөд бүс буюу говийн аймагуудын эрчим хүчний систем урт хугацаанд тогтвортой хөгжих гэрээг өнөөдөр талууд үзгэлээ. Монгол Улсын засгийн газар болон оюутлага компанийн хооронд өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна. Хуулийн шинжилсэн найрууд Оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар баяжуулах үйлдвэр ашиглалтанд орсноос хойш 4 жилийн дараа эрчим хүчний хэрэглээг Монголоос авдаг болно гэж заасан байдаг. Баяжуулах үйлдвэр өнгөрсөн жил ашиглалтанд орсон хөрөнгө оруулалтын гэрээний дагуу 2017 онд оюу толгой Монголоос эрчим хүчээ худалдаа авч эхлэх хэрэгтэй. Харин энэ үед 5 толгойн цахилгаан станцаас эрчим хүчээ авдаг байхаар өнөөдөр гарын үсэг зурж байна. За энэ эрчим хүч үйлдвэрлэлийн эрчим хүчний ихэнх хувийг 70 гаруй хувийг оюу толгой компани хэрэглэнэ. За түүнээс гадна 5 толгой цагаан сураг гэх мэт томоохон уул уурхайн компаниудыг болон өмнгийн говийн аймагуудад эрчим хүчээр хангагдана. За түүнээс гадна төвийн эрчим хүчний системтэй холбогдох ийм чухал ач холбогдолтой гэрээ юм байна. Оюу толгой компани 5 толгойн станцаас цахилгаан авдаг болохоор ойлголцолд хүрсэн нь хэд хэдэн ач холбогдолтой юм а. Юуны түрүүн хөрөнгө оруулагчаа сонгохоор ажиллаж байгаа 5 толгойн станцын төсөлд маш хэрэгтэй. Одоогийн байдлаар 5 толгойн станцад хөрөнгө оруулалт их 4 баг үлдээд байгаа. Японы Marubeni болон Kansai Electronic, POSCO Солонгосын Daewoo гэсэн томоохон хөрөнгө оруулагчид байгаа. За ирээдүйд баригдах 5 толгойн станцад оюу толгой гэдэг найдвартай хэрэглэгч байгаа гэдгийг харуулснаар 5 толгойн төслийн ажил илүү хурдсан гэж үзэж байгаа юм а. Нэг 6 мегаваттын 700 дахь нэг станц байж байдаг, нэг 18 мегаваттын нэг 5 толгой дээр хувийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан класс станц байж байдаг. Зөвхөн тэрүүхэн тэнтэй ажил явдаг тийм ээ. Тэгэхээр бид нар бол 450 мегаваттын том станц барих гэж байгаа асуудал бол зөвхөн станц урахш бүр ингээд том сүлжээ үүсгэх анхны алхмыг тавих хэрэгтэй. Гэхдээ энийг шийдэхдээ бид нар оюутлоготой хамтар шийдэхгүй бол болохгүй. Ер нь хөрөнгө оруулагчид бас итгэлтэй байх хэрэгтэй. Класс станц хөрөнгө оруулахын тулд хэн хэрэглэх, яаж хэрэглэх, юу байх гэдэг асуудал. Тэгэхээр энэ асуудал чинь маш олон асуудал байдаг учраас энийг шийдэхэд бас түлхүүр асуудал нь бол энэ асуудал байсан. Тэгээд энэ нэлээд удаа яригдж байгаад өнөөдөр амжилттай энэ асуудал шийдэгдэж байна. Оюу толгой компани талаас гэрээний ач холбогдлыг өндөр үнэлж байгаагаа хэлсэн. Энэ бол өмнгийн говьд төдийгүй эрчим хүчний системийн хэмжээнд ач холбогдолтой гэсэн юм а. Энэ бол оюу толгой засгийн газар хамтын зорилгын төлөө хамтран ажиллаж чаддаг гэдгийн илэрхийлэл юм а. Ирээдүйд бий болох их усүр нь эрчим хүчний системд томоохон нөлөө үзүүлнэ. Оюу толгой найдвартай хэрэглэгч байснаар үр ашигтай ажиллах ирээдүйн баталгаажиж байна. Энэ бол бидний нийтлэг зорилгыг илэрхийлж байна. Одоогийн байдлаар оюу толгой компани 130 мегаватт чадалтай эрчим хүчийг бүгд найрамдах хятад ард улсаас импортлон авч байгаа. Цаашдаа гүний уурхай ашиглалтанд орсноор хэрэглээ илүү нэмэгдэнэ. Энэ бүс нутагт баригдах 5 толгойн цахилгаан станц 450 мегаваттын хүчин чадалтай байхаар төлөвлөгдөж байгаа. Оюу толгой болон өмнөд бүсийн хэмжээний эрчим хүчний асуудал шийдэгдэнэ гэж үзэж байгаа юм а. Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөр зарлаж эдийн засгийн зөвлөл байгуулсан байгаа. Зөвлөлийн төлөөлөгчид өнөөдөр хэвлэлийн баг хурал хийлээ. Эзэн 100 гэж нэрлэдэг байгаа эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийн хүрээнд гол хуулийн төслүүдэд өөрчлөлтийг оруулсан, мөн бизнесийн төлөөллөлтөд 180 гаруй удаа уулзсан, хэд хэдэн хөрөнгө оруулагчдад хамтсан бизнес форумуудыг зохион байгуулсан байна. Эдийн засагт нээлттэй шийдвэр гаргах үйл явцыг өнгөрсөн 100 хоногт эхлүүлсэн нь хамгийн гол ажил байсныг онцоллоо. Өөрөөр хэлбэл эдийн засгийн ямар нэгэн шийдвэр зөвхөн улс төрийн өнцгөр явах биш, Монголын компаниуд оролцох эхэллээ тавьсан гэсэн үг юм байна. Заман хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх алхмууд хийж эхэлсэн 17 орчим тэрбум төгрөгийн төсөл танилцуулж, одоогийн байдлаар дулааны 5 дугаар цахилгаан станц болон бусад төслүүд багтсан концессийн 5 гэрээг байгуулад байна гэлээ. Үүнээс хойш засгийн газраас гарч байгаа бүхий шийдвэрт нэг гол шалгуурыг бол одоо бид нар тавина. Тэр шалгуур нь юу вэ гэхээр Монголын бизнесийг тухайн шийдвэр яаж дэмжиж байгаа вэ гэдэг тийм шалгуурыг тавина гэж. Тэгээд энэ шалгуурыг тавих одоо процесс одоо тэр аргачлал тэгээд яаж хийх үү гэдэг дээр бол одоо энэ зөвлөл ус ажиллаж байгаа. Хөрөнгө оруулалтын сан гэдэг зүйлийг бол одоо бид нар өөрсдөө Монголдо бас барьж байгуулах тэр ажлыг бол эхлүүлсэн байгаа. Тэгээд энд бол засгийн газраас бол тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг одоо хийн. Тэгээд дээрэс нь бол бид нар олон улсын банк санхүүгийн байгууллагууд хөрөнгө оруулагчдаас хөрөнгө мөнгө татаж Монголд байгаа өнөөдрийн энэ олон боломжуудыг бол санхүүжүүлэх шинэ их үүсвэрийг бий болгохоор бол одоо бас ажиллаж байгаа.
Өнгөрсөн 100 хоногт бизнес эрхлэгчдээс Монголын эдийн засгийг сэргээхэд ямар ажил чухал вэ гэж санал солилцоод оюу толгой 2 дахь санхүүжилтийг хурдан шийдвэрлэх зам мөн татварын системд шүүмжлэлтэй хандсан байна. Түүнээс гадна санхүүгийн салбарт хэд хэдэн эерэг үзүүлэлтүүд гарахаар ажлууд хийгдсэнийг онцоллоо. Жишээлбэл одоо банкуудын тухайд бол гаднаас босгож байгаа их усүр дээр гадагшаа ингээд нөгөө гаргадаг татварын асуудал байдаг, ашигын татварын асуудал байдаг. Энэ дээр одоо тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлээч гэдгийг бол сангийн ам татварын газартаа ярьж байгаа шийдэж өгсөн. 20% байсныг нь 10% болгож бууруулсан байж байгаа. Энэ тэгэхээр зэрэг иргэд банкуудын их усүр ерөөхдөө хямдарж байна. Эргээд одоо зээл мэл гарахад бол бас зээлийн хүн өндөр төр зэрэг ирж байгаа дарамт нь бага зэрэг ч гэсэндээ буурах тийм одоо санаачлал байж байгаа. Эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд ашигт малтамлын хууль, газрын тосны тухай хууль зэрэг хуулиудад шинжилсэн найруулга хийсэн нь чухал алхам болсон. Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөр анханасаа эдийн засгийг хэдэн хувиар өсгөнө гэсэн бодит тоон зорилт тавиагүй түүнтэй адил эрчимжүүлэх 100 хоногийг тоогоор дүгнэх боломжгүй гэж байна. Харин эдийн засаг таата нөхцөл бүрдүүлэхийн төлөө ажиллалаа. 100 хоногийн үр дүнгийн талаар засгийн газрын зүгээс байр сууриа эх 7 хоногт танилцуулна гэсэн юм а. Өнөөдөр засгийн газрын ээлжилт хуралдаан болж хэд хэдэн асуудлыг шийдвэрлэлээ. Монгол улс болон Бүгд найрамдагчдад ард улсын хооронд 1949-с 2012 онд байгуулсан хоёр талт гэрээний үйлчлэлийн талаарх Монгол улсын засгийн газар Бүгд найрамдагчдад ард улсын засгийн газар хоорондын протоколын төслийг хэлэлцэн дэмжиж, тус протоколд гарын үсэг зурах, бүрэн эрх олгох тухай ерөнхий сайдын захирамжийг гаргахаар тогтсон байна. Санхүүжилтийн хүндрэл үүссэн буян тухай хоёр хорооллыг 2014 онд орон нутгийн бүтээн байгуулалтанд зарцуулаагүй 50 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийн их үүсвэрээр санхүүжүүлэх эрхийг олгосон. Мөн концессор хэрэгжиж байгаа төсөл болон хөтөлбөрүүдийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгожээ. Монгол Бүгд найрамдагчдад ард улсын хооронд байгуулсан хоёр талт гэрээний үйлчлэгийг тодорхойлох нь хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааны тасралтгүй тогтвортой хөгжилд эрх зүйн талаас онцгой хувь нэмэр оруулна гэж үзэн 1949-с 2012 онд байгуулсан хоёр талт гэрээний үйлчлэлийн талаарх Монгол улсын засгийн газар Бүгд найрамдагчдад ард улсын засгийн газар хоорондын протоколын төслийг хэлэлцэн дэмжиж, тус протокол гарын үсэг зурах, бүрэн эрх олох тухай ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо. Хоёр улсын хооронд байгуулсан нийт гэрээг эмхлэн цэцлэх асуудлыг 2006 оноос ярьж эхэлж, хоёр тал хоёр улсын хооронд байгуулсан нийт гэрээний жигсаалтыг өөрсдийн архив, хадгалагдж байгаа баримт бичиг, бусад яам газраас авсан саналыг үндэслэн нийт гэрээний жигсаалтыг гаргаж харилцан солилцож тулгалт хийсэн байна. Энэ сард зохион байгуулах өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр протокол гарын үсэг зурхаар төлөвлөж байгаа мэнэ. Мөн төрийн орон сууцны корпорацийн санхүүжилтийн асуудлыг хилцээд засгийн газрын 2013 оны 263 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхдээ орон сууцны ажлын гүйцэтгэлийг нь харгалзан хөдөө орон нутаг Улаанбаатар хот хооронд санхүүжилтийн зохицуулалт хийх эрхийг төрийн орон сууцны корпорацийн захирал ган тулгад өгч хяналт тавьж ажиллахыг эдийн засгийн хөгжлийн сайд Батбаяр хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд даалгасан байна. Түүнчлэн төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалттайгаа концессийн төслүүдийн уралдаан шалгаруулалт болон концессийн гэрээ байгуулах ажлыг эрчимжүүлэхийг өнөөдрийн засгийн газрын хуралдаанаас эдийн засгийн хөгжлийн сайд Батбаяр даалгасан байна. Засгийн газрын төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаал батлах тухай 317 дугаар тогтоолоор нийт 51 төсөл хөтөлбөрийг баталсан байдаг. Үүнээс нарийн сухад шивээ хүрэн чиглэлийн автозам, Тэлмний дулааны цахилгаан станц, Алтан булаг Улаанбаатар замын үед хурдны зам, Туул сонгон усны нөөцийн цогцлбор, мөн дулааны 5 дугаар цахилгаан станц гэсэн нийт 6 төслийн концессийн гэрээг байгуулад байгаамаа. Автозамын 14 төслийн концесс олох хуралдаан шалгаруулалтыг энэ оны 4 дугаар сарын 30-ны өдөр зарлаж, төслийн саналыг 7 дугаар сарын 1, 2, 3-нд хүлээн авч үнэлэхэд уралдаан шалгаруулалтанд тэнцсэн оролцогч шалгарааг байна. Иймд концессийн тухай хуулийн дагуу шууд гэрээ байгуулахаар болж шалгаруулалтанд оролцсон болон бусад сонирхлоо илэрхийлсэн хуулийн этгээдүүдтэй концессийн гэрээний хилцүүлэг хийх ажлыг зохион байгуулж байгаа юм байна. Харин эрчим хүчний концесс олох уралдаан шалгаруулалтын хувьд энэ оны 6 дугаар сарын 13-ны өдөр зарлагдсан төслийн саналыг энэ сарын 20-ны өдөр хүлээж авах юм байна. Одоогоор 27 компани шалгаруулалтын баримт бичгийг авчээ. Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийтдээ 385 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөсөн байгаа. Өнөөдрийн байдлаар дээрх ажлын 76% буюу 290 гаруй тэрбум төгрөгийн ажлын гүйцэтгэгчийг шалгаруулад байгаа юм байна. За эдгээр ажлаас зам тээвэр болон эрчим хүчний чиглэлээр хийгдэх ажлууд хамгийн сайн байгаа бол харин боловсрал, эрүүл мэндийн чиглэлийн бүтээн байгуулалтын тендерийн ажлууд удаашралтай байгаа гэж худалдаа авах ажиллагааны газраас мэдэгдсэн байна. Энэ жил дулаан цахилгааны шинжилэлд хэд хэдэн бүтээн байгуулалт өрнөсөн учраас өвлийн бэлтгэл санаа зовхгүй байх боломж олон газарт нэгдэж байгааг албаныхан онцоллоо.
Тухайлбал 8 ширхэг 10 кВт хуваарлах байгууламж дэд станцын бүтээн байгуулалт шинжилгээг Улаанбаатар, Дархан уул, Дорноговь, Баян-Улгийн аймагуудад хийсэн байна. Мөн 3 аймгийн 5 багийн нутагт цахилгаан хангамжийн ажлыг гүйцэтгэжээ. Харин боловсролын салбарын бүтээн байгуулалтын тендерүүд бага зэрэг асуудалтай байна. Завхан аймагт жишээлх юм бол завханд нэг богдын голын нэг ажил байсан. Богдын гол гэдэг суманд хийгдэх ажилласан. Энэ ажлууд бол тэндээ зарлагдсан байсан. За Баян-Онгор аймагт хийгдэх нэг сургууль цэцэрлэгийн барилга бол концессийн гэрээгээр хийгдсэн байсан учраас энэ нь бол сая манад мэдээд ингээд засгийн газрын тогтоолсон. Энэ жилийн хувьд бол одоо 220-оос 928 хүүхдийн суудалтай 3 сургуулийг бол одоо гүйцэтгэгчийн шалгаруулж өгсөн байна. Өөрөнгөө аймаг, Хүсгэл аймгийн одоо 2 суманд бүрэн тогтох цагаан үр сумдуудад 100-аас 150 ортой 9 цэцэрлэгийн барилга бол гүйцэтгэгчийн шалгарсан байгаа. Захим хэлбэр чилжээд удаагүй байгаа худалдаа авах ажиллагааг улан боловсронгуй олгох чиглэлд тодорхой ажлыг төлөвлөснөө дурдж байна. Тухайлбал тендерээс олж бүтээн байгуулалтын ажил сааддаг байдлыг бууруулахын тулд хуулийн шинжилсэн найруулгад хэд хэдэн залтыг нэмээд байгаа гэлээ. Манайх бол зүгээр яг сангийн хамтаагаа хамтраад хуулийн дээр бол ганц нэг нэмэлт өөрчлөлтийг оруулъя гэж байгаа. Энэ нь юу гэхээр зөв захим худалдаа авалтын талаар бол одоо ерөнхийдөө нэг тийм наривчилсан зүйл заалт бол маш бага байгаа. Дээрээс нь хуулийн дээр бол энэ өөрийн эрхцээ гэдэг нэг юм хуулийн заалт орчод байгаа. Худалдаа авах ажиллагааны газрынхаа энэ жил 126 төсөл арга хэмжээндээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл 12 яам, 5 агентлагийн хүсэлтээр 270 гаруй тендерийг зохион байгуулж байгаамаа. Цагийн урд мэдээллийн хөтөлбөрт хамтдаа үзэгч тохиолдсон баярлалаа. Дараагийн мэдээлэл танилцуулъя. Авилгалтай тэмцэх газраас ерөнхийлөгчийн зөвлөх ганц өгтэй холбоотой хэрэгээр түүнийг шалгах явцдаа өмгөөлөгчдөг чөлөөтэй уулзах эрхэнд нь халдсан тухай түүний өмгөөлөгч баасанд орж хүний эрхийн үндэсний комиссд гомдол гаргасан байна. Хүний эрхийн үндэсний комиссаас түүний гомдлын дагуу ирүүлсэн дүгнэлтэнд үндэслээд авилгалтай тэмцэх газрын холбогдох албан тушаалтанд хариуцлах тооцоог тэрээр шаардаж хэвлэлийн баг хорол зарлалаа. Баасанд орж өмгөөлөгч энэ тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, хүний эрхийн үндэсний комисс, авилгатай тэмцэх газар, нийслэлийн прокурорын газруудад гомдол гаргасан байна. Түүний гаргасан гомдлын дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас холбогдох албан тушаалтанд нь хариуцлага тооцжээ. Харин авилгатай тэмцэх газар, нийслэлийн прокурорын газраас хариу ирүүлээг байна. Мөн дээрх хэрэгтэй холбогдсон шалгагдж байгаа хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Төмөрбаатарын өмгөөлөгч авилгатай тэмцэх газрынхан үйлчлүүлэгчийнх нь хэргийн эрх зүйн байдлыг дордуулж онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа нь хууль бус үйлдэл гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 166-гийн 2, 166-1-ийн 2 болон 2 цаасан гэмт хэрэгүүдэд болохоор гэмт хэргийн ангиллын хувьд хүнд гэмт хэрэг байгаа. Хүнд гэмт хэрэг нь болохоор 10 жил хүртэл хугацааны 20 хялтай. Гэтэл 10-аас дээш жилийн ял оногдуулахаар онц хүнд гэмт хэрэгтэй. Миний үйлчлүүлэгчийг одоо үндэслэхүүгээр бүтгэж байна. Мөнгө сэжигтэн ялагчийг баримтлах цагдаа орох тухай хуулийн 17-гийн 1-ийн 4 хоригдсон этгээд өөрийн өмгөөлөгчтэйгөө саадгүй ганцаарчлан уулзах эрхтэй гэсэн заалт байдаг. Ингэж баталгаажуулж өгсөн байна. Тиймээс гэмт хэрэгт холбогдсон этгээд өмгөөлөгчөө сонгон авах, түүнтэй ганцаарчлан уулзах үйл явцад хинч саад очрох ёсгүй бөгөөд мөрдөн байцаагчийн үүрэг бүхий аливаа этгээдээс сэжигтэн ялдагч өмгөөлөгчийн энэ хүү ихэнд халдах, хязгаарлах эрх хэмжээг хуулиар олгоогүй байна гэсэн хүний эрхийн үндэсний комиссийн ийм хариу гарсан байна. Авилгатай тэмцэх газрын дээрх үйлдэлүүдийг өмгөөлөгч нар хүний эрхэнд бүдүүлгээр халтсан үйлдэл гэж мэдэгдлээ. Энэ мэт хууль бус үйлдэлээ зогсоож холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг тэд шаардаж байна гэлээ. Бүгд найрамдагчдад ард улсын дарга Ши Цзиньпин манай улсад айлчлал хийх гэж байгаатай холбогдуулаад улсын хурлын хүндэтгэлийн хуралдааныг 8 дугаар сарын 22-ны өдөр хийхээр товлсон байна. Харин ээлжид тус чуулган хуралдах асуудал яригдаагүй гэдгийг улсын хурлын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Болдбаатар онцоллоо. Мөн цахим парламент төслийн хүрээнд хийгдэж байгаа техник технологийн шинжилгээний ажлын талаар тэрээр өнөөдөр сэтгүүлчидтэй уулзахдаа мэдээллээ. Хуралдуулах асуудлынхаа төслийг Монгол улсын ерөнхийлөгч Элбэг Дөржийн урилгаар манай улсад эх 7 хоногт айлчлах бүгд найрамдах Хятад ард улсын дарга Си Цзиньпиний айлчлалд зориулж улсын хурлын хүндэтгэлийн хуралдааныг 8 дугаар сарын 22-нд хийхээр товлсныг дуулгалаа. Мөн сүүлийн өдрүүдэд хэвлэлээр улсын хурлын хүндэтгэлийн хуралдааны топ болоод ээлж тус чуулган хуралдуулах хэсгийг улсын хурлын даргын зөвлөл хилцсэн шийдэн хэмээн улсын хурлын тамгын газар ерөнхий нарийн бичгийн дарга Болдбаатар мэдээлэл өгсөн агуулгатай мэдээ зарим сонин хэвлэл сайтаар цацагдсан таршаа мэдээлэл гэдгийг
залруулсан юм а. Хүндэтгэлийн хуралдаа хордуулах үед зөвхөн улсын хурлын дарга захимж гараад хордуулдаг ийм хуультай. Хуулийнхын дагуу захимж гаргасаа гэж ойлгож болно. Тэрнээс биш одоо зарим нэг хэвлэл дээр гарсан шиг хүндэтгэлийн хуралдаа урдуулах уугүй юу гэдэг энэ асуудлыг улсын хурлын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлцдэгвэ. Улсын хурлын даргын зөвлөл бол ээлжид болон ээлж бус чуулганы хуралдаанаар хэлцэх асуудлын дарааллыг тогтоох. За ажлын үеэлтэй холбоо хангах зэрэг ийм асуудлуудыг одоо хэлцэх ийм одоо хуулиар заасан эрх үүрэгтэй гэдэг. Үндсэн хуулийн 27-гийн 3-т заасан байдаг бас улсын хурлын тухай хуулийн 16-гийн 2-т заасан байгаа. Ээлж бус чуулганыг улсын хурлын нийт гишүүдийн 3-1-ээс дээшхийн шаардсанаар эсвэл ерөнхийлөгч улсын хурлын даргын санаачлахаар хордуулна гэж заасан байдаг. За тэмдэглэл гишүүн, зорд гишүүн нарын уриалга бол энэ хууль заасны дагуу энэ 3-1-ийг бүрдүүлэхийг төлөө одоо гишүүдтэй уриалга гаргасан гэж ойлгож байгаа. Тэгээд тэр одоо хууль 76 гишүүний 3-1 гэж одоо 26 гишүүн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 26 гишүүн одоо хэрвээ ээлж шуулгаас хордуулах шаардлагатай гэх юм бол одоо хордуулна. Гэхдээ тэр ээлж бус шуулганаар хуралдах асуудлыг бас оруулж ирэх хэрэгтэй. Тэрээс зүгээр одоо хэлцэх асуудал байхгүйгээр төсөл байхгүйгээр тийм ээ. Одоо ээлж бус шуулган хуралдуулна гэж одоо явдггүй. Зүгээр ээлж бус шуулган бол өөрөө хэлцэх асуудалтай тодорхой хуралдах өдөртөө үргэлжлэх хугацаатай байдаг. Захин парламент төслийн хүрээнд хийгдэж байгаа техник технологийн шинжилтийн ажлыг Бүгд найрамдах Солонгос улсын засгийн газрын 3.5 сая $, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хороодын хуралдааны танхимуудын санал хураалт, микрофоны системийг шинчлэх, LED дэлгэцээр тоноглох, улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хороодын хуралдааны танхимуудын дүрс бичлэгийн төхөөрөмжүүдийг шинчлэх, парламентын сэтгүүлчдийн өрөөг шинчлэх, шаардлагатай техник хэрэгслээр тоноглох ажлууд хийгдэж байгаамаа. Нийслэлийн засаг дарга өнгөрсөн 7 хоногт нийслэлд хийж хэрэгжүүлж байгаа автозамын бүтээн байгуулалтын ажлуудаа танилцсан байна. Энэ үеэрээ зураг тусдыгийн дутуу хийснээс болоод хөрөнгө мөнгөний асуудалтай тулгарсан мөн газар чөлөөлөх тал дээр иргэдтэй тохиролцож чадахгүй байгаагаас бүтээн байгуулалтын ажил нь саатсан зэрэг хэд хэдэн асуудлын талаар гүйцэтгэгч байгууллагуудын тайлбарыг сонссон байна. Дээрх асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх тухай өнөөдөр нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар авч хэлэлцжээ. Автозамын бүтээн байгуулалтын ажлыг эхлэхдээ зураг төсвөд дутуу гүйцэтгэснээс болж ажил нь зогсоод байгаа газар бол Дүнжин гараг худалдааны төвөөс Улаастан гүүр хүртэл 6 км автозам юм а. Зураг туслагдаагүй шугамын ажлыг хийхийн тулд нийслэлийн засаг даргын багцаас 81 сая төгрөг гаргах асуудлыг өнөөдрийн хурлаар хэлцлээ. Мөн Бээжингийн гудамжны засварыг дуусгах гэж шаардлагадах 300 сая төгрөгийг ч нийслэлийн хөрөнгөөс гаргах саналтай байгаагаа нийслэлийн засаг даргын санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Ган Төмөр танилцуулсан юм а. Хятадын буцалтгүй тусламжаар хийгдэж байгаа Бээжингийн гудамжийг бол бид нар санхүүгийн хувьд бол 300 сая төгрөгөөр дэмжих ийм ажлыг бол зохион байгуулъя гэж газар дээр нь яваад үзэж хараад шалгаад ийм шийдвэр гаргая гэж ингээ удирдлагын зөвлөлд орж байгаа. Яармгийн гүрээс Богд уулын араар Баянзүрхийн довчоо хүртэлх 17.1 км автозамыг нийт урттай гэрэлтүүлэхтэй болгох шаардлагатай 1.1 тэрбум төгрөгийг хөрөнгийн асуудлыг 15 оны хөрөнгийн оруулалтын төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэхийг батаа даалгая гэж. Мөн зайсан толгоон хойд талд иргэн ил Баян далай өөрийн барилга руу бохир усны шугам татах зорилгоор шинээр хийгдсэн автозамыг эвдэн сүйтгэх асуудалд нийслэлийн цагдаагийн газар, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож автозамын хэвийн байдалд оруулах шаардлагатай хөрөнгийг тухайн ирнээс гаргуулах арга хэмжээг авъя гэж. Зургийг алдаа. Дахиад яг альтаасаа зураг хийхдээ энэ холболтын замаа хийгээд хэн хариуцах юм гээд ингээд тодорхой юм хийгээгүй. Ингээд сүйд нь нөхсөн дагсан ажил болчихсон. Тэгээд бидэнд одоо төсвөөс мөнгө гаргаач гээл. Нэг ийм юм дээр нэг энэ бол нэг нийтлэг хэсэг болцсон байна. Баян оршуу чиглэлийн автозамын өргөтгөл шинжилгээ ажилч мөн зогсон байдалд ороод байна. Тус замын засварын ажилтай холбогдуулан нийт 180 айлын газрыг чөлөөлөхөөр болсон. Өнөөдрийн байдлаар 163 айлтай газар чөлөөлөх тал дээр тохиролцож автозамын ажлаа урагшлуулсан ч 17 айл газраа чөлөөлөхгүй байгаа юм байна. Нэг айлд 9 сая төгрөгөөр газрыг нь үнэлэх тооцоо гаргажээ. Гэвч зарим айлын иргэд үнийг хит хөөргөдөж 35 сая төгрөг нэхэх тохиолдож гарч байгааг мөн дурдлаа.
Түүнчлэн Яарамгийн гүүр нисэх Сонсголонгийн чиглэлийн 7 км автозамын хажуугаар мод суулгаж тохижуулах ажил саатаад байна. Энэ ажлыг үргэлжлүүлэхийн тулд дотоодын мод үржүүлгийн газартай хамтран ажиллах саналыг төвшүүллээ. Мод үржүүлж байгаа газраа бид дэмжих хэрэгтэй. Бид нар маань 3-4 жил хүлээгээд тэр модууд нь маш их хөдөлмөр ордог. Тэр тийм үржүүлгийн газраасаа бид нар авч тавих нь бол цаашдаа Улаанбаатарын ногоон байгууламжтай маш сайхан бат болгохын тулд энэ хүмүүсийн хийж байгаа хөдөлмөр маш их хэрэгтэй. Автозамын ажлыг хугацаанд нь ашиглалтанд оруулахын тулд эхний ээлжинд нийслэлийн болон нийслэлийн засаг даргын багцаас тодорхой мөнгийг гаргаж дуусгах шаардлагатай гэж үзэж байна. Харин цаашдаа автозамын норм дүрмийг боловсруулж автозамд тавигдах шаардлагыг өөрчлөх даалгаврыг нийслэлийн засаг даргын орлогч Ган Төмөр Батэрдэн нарт үүрэг болгосон юм а. Ариун цэврийн тухай хуулийг эрүүл ахуйн тухай хууль болгон шинжилэн найруулах үзэл баримтлалын төслийг засгийн газар боловсруулж байна. Эрүүл ахуйн тухай хуулийн шинжилсэн найруулга батлагдсанаар хүн амын суурьшлийн бүс, орон сууц, барилга байгууламж, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд тавих эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хуульчлан тогтоосноор хүрээлэн байгаа орчноос хүний эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэл хүчин зүйлүүд буурч хүн амын өвчлөлөөс сэргийлэх нөхцөл бүрдэн гэж үзсэн байна. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай зөвлөмжийн төслийг хэлэлцүүлэх нь зүйтэй гэж засгийн газрын хуралдаанаар үзлээ. Улсын их хуралд хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр нэг заалт, хотын дахин төлөвлөлт, гэр хорооллын зуух, төлөш, тээврийн хэрэгсэл зэрэг асуудлуудыг багтаасан 8 заалт бүхий энэхүү зөвлөмжийн төслийг боловсруулсан байна. Мөн өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар цагдаагийн ерөнхий газрын дарга бэлэгтийг үүрэгт ажилласан чөлөөлж, цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга Баатар Жувыг төр орлон гүйцэтгэгчээр томиллоо. Нийслэлийн нийт 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр болсон. Үүнээс Баянзүрх, Хангууд, Сонгон хайрханс, Хуатар, Налайх, Багнуур, Багхангаа дүүргүүдэд харьяалагдах газруудад газар өмчлөх хүсэлтээ иргэдийн бүртгэлийг цахим хэлбэрээр хүлээн авах ажиллагаа 8 дугаар сарын 1-ээс эхэлсэн. Харин маргааш буюу 8 сарын 15-ны өдрийн 12 цагт цахим бүртгэлийн системийг хааж бүртгүүлсэн иргэдийг тусгай програмын тусламжтайгаар сонгон шалгаруулах гэж байна. Өнөөдрийн байдлаар цахим бүртгэлд нийтдээ 265 мянган орчим иргэн бүртгүүлсэн байна. Үүнээс 15 мянган иргэн газар өмчлөн авах эрхтэй болно. Боловсролын тухай хуульд 2014-өөс 2015 оны хичээлийн жилээс эхлээд 10 сарын турш сар бүр үндэсний тэтгэлгийг олгох, сургалтын байгууллага болон суралцагчдад тавих шаардлага, сард олгох тэтгэлгийн хэмжээ хугацааг засгийн газар тогтооно гэсэн өөрчлөлт орсон. Үүний дагуу тэтгэлэгт хамрагдах сургууль нь 2 жилийн өмнөх төгсөгчдийн 30% нь ажлын байртаа болсон байх. Мөн суралцагч хичээлийн жилийн нэг улиралд 10-аас 12 багц цагийн хичээлийг судалж дүгнүүлсэн байх. Сургууль өөрийн нэрмжит тэтгэлэг олгодог байх зэрэг шалгууруудыг нэмж тусгалаа. Энэ шаардлагыг хангасан сургууль болон суралцагчид тэтгэлэг авах боломжтой болох юм. Монгол Улс Оросын улбаны улсын Батлан хамгаалах салбарын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2008 оноос эхлээд Балдааны буудлага, тактикийн хээрийн сургуулийг хоёр орны нутаг дэвсгэр дээр ээлжлэн зохион байгуулж ирсэн. За энэ удаа дээрх хээрийн сургуулийг халахын голын Балдааны ялалтын 75 жилийн ойд зориулаад Дорнодын тал нутагт хийхээр болж бэлтгэл ажил өрнөж байгаа. Оросын улбаны улсаас оролцох цэргийн багийн бие бүрэлдэхүүн Дорнод аймагт байршжээ. Энэ жилийн Балдааны буудлага тактикийн хээрийн сургуульд Оросын улбаны улсаас 500 орчим цэргийн албан хаагч, Балдааны болон тусгай зориулалтын 65 техник хэрэгсэлтэйгээр харин Монгол улсаас зэвсэгт хүчний 20 гаруй ангийн 700 орчим цэргийн албан хаагч оролцож байна. Дорнод аймагт зэвсэгт хүчний 327 дугаар анги байрладаг. Хээрийн сургуулийн бэлтгэл ажлыг базаахаар ангийн бие бүрэлдэхүүн өнгөрсөн 7 дугаар сард хээрийн байрлалд шилжжээ. Миний хувьд сэтгэл хөдлөл маш их өндөр байна. Би одоо ямар азтай цаг хугацаанд нар бахаар хэлсэн. 2013-ны 2 дугаар ээлжүүл үнэхээр азтай 3 буудлогад оролцож байна манайх. Энэ бол хамгийн том буудлага. Тэгээд их азтай байна. Баяртай байна. Орос Монголын хамтарсан сургуульд оролцох цэргийн багийн бүрэлдэхүүнийг байрлах хайр тогттой нөхцөлийг бий болгох ажил байсан. За энэ ажлыг гүйцэтгэхэд бол ганцхан манай анги биш. Одоо би төрүүлсэн зэвсэгт хүчний 10 ангийн бүрэлдэхүүн бид нартай хамтарч дээр нь Батлан хамгаалах яам, зэвсэгт хүчний жанш тав, ерөнхий зориултын цэргийн командлын удирдах бүрэлдэхүүний дэмжлэгтэйгээр одоо энэ ажлыг хийж гүйцэтгэлээ.
Хоёр орны цэргийн албан хаагчид хамтран бэлтгэл сургуулалт хийх нь харилцан бие биенээсээ суралцах, хамтран үүрэг гүйцэтгэх зэрэг олон талын ач холбогдолтойг хэлж байна. Хэрийн сургууль Дорнод аймгийн Хэвлэн сумын 5 дугаар багийн нутаг мөнх хитийн талд маргааш албан ёсны нээлттэй хийж 10 хоног үргэлжлэх юм байна. Сургуулийн үеэр хоёр улсын өв соёл, зан заншлыг илэрхийлсэн урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Манай улсад нийтдээ 79 мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв байдаг байна. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд үүсч хөгжөөд 50 жилийн нүрийг үзээд байгаа. Гэтэл өнөөдөр энэ салбараас бэлтгэгдэн гарч байгаа мэргэжилтэй ажилчдын ур чадвар дэлхийд үнэлэгдэх хэмжээнд хүрч чадахгүй байгаа гэж салбарын хэлж байгаа. Дэлхийд үнэлэгдэх Монгол ур чадвар сэдвт чуулганаас бид дараах сурвалжлагыг бэлтгэлээ. 21 аймаг нийслэл Улаанбаатар хотоос 79 мэргэжил сургалт үйлдвэрийн төвүүд нэгдэн 8 дугаар баг хурлаа Төв аймгийн Баян Чанбан сум зохион байгуулж байна. За энэ хуралд дэлхийд өрсөлдөх Монгол ур чадвар сэдвээр болж байгаа юм. 79 мэргэжил сургалт үйлдвэрийн төвүүдэд өнөөдөр 45 мянган орчим суралцагч сурж байна. За энэ тоо бол хангалттай, харин ур чадварын хувьд ямар байгаа вэ? Яаж ур чадвараа дээшлүүлэх вэ гэдгийг энэ удаагийн чуулганаар хэлцэж байгаа юм а. За социализмын үед эд хүчээ авсан мэргэжил сургалт үйлдвэрийн төвүүд 2000-ад оны үеэс эхлэн хаалгаа барьж эхэлсэн. 2005 он хүртэл 5 жилийн дотор 18 сургууль хаагдсан байна. За суралцагчдын тооч 2 дахин буурчээ. Харин сүүлийн хэдэн жилдээ дахин сэргэж өнөөдөр 80 орчим сургууль ажиллаж байна. Сургуулийн тоо, суралцагчдын тоо хангалттай ч чанар, ур чадвар хангалтгүй байгааг чуулганы үеэр хэлж байна. Одоо жишээлбэл оюу толгойг ярьж байна. Оюу толгойн одоо тэр өндөр хүчин чадалтай техник тоног хөөрөмжийг ажилуулахад манай одоо бэлдэж байгаа мэргэжлийн ажилчдыг одоо ур чадварын хувьд тэр нийгмийн хариуцлагын хувьд энэ хүмүүс чинь хангахгүй байх шүү гэж хэлж байгаа байхгүй юу? Тэгээд ямар хүмүүсийг ажилуулж ийн нөгөө гадны хүмүүсийг ажилуулж ийн өнөөдөр. Барилга дээр бас одоо та нар сонсч байна тийм ээ. Маш олон барилгачид хятадууд орж ирж байна. Тэр хүмүүс юу гэх юм энэ хүмүүс бол мэргэжлийн ур чадвараас гадна нийгмийн хариуцлагатай ажлынхаа төлөө үнэхээр сэтгэлээ өгдөг. Тэгэхээр энэ дээрээс үзлэхдээ зэрэг манай хүүхдүүд чадвартай байж болох юм. Гэтэл нийгэмлэг байдал, нийгэмшдэг тэр нөгөө ажлын төлөө тэр санаа тавьдаг тэр нэг одоо юу гэдгийг ерөнхий ур чадвар гэж бид нарын хэлдэг байд. Ерөнхий ур чадвар маш дутагдaltaй байна. Харин оюутнуудын хувьд өөр байр суурьтай байна. Тэдний хувьд сургалтын орчин нөхцөл тааруу байгааг хэлж байна. 2015 онд Барзил улсад болох дэлхийн ур чадварын тэмцээнд Монголоо төлөөлөн оролцох гэж байгаа суралцагчдын төлөөллөөс ийхүү ярьж байна. Сая 14 онд болсон Азийн гагнуурын тэмцээн манай Монгол бас 2 дугаар байранд орсон. Өрсөлдөх чадвар бол сайн. Монголын ганц дутагдaltaй тал нь юу вэ гэхээр техник тоног төхөөрөмжтэй жоохон дутагдaltaй. Бос талаар бол асуудалгүй. 2014 онд боловсролын салбарт нийт 1.80-д 300 орчим тэрбум төгрөг хуваарлсан. Энэ хөрөнгөний ердөө 6-аас 7% нь буюу 80 орчим тэрбумаар л мэргэжлийн босрлоо дэмжиж байгаа нь хэтэрхий бага байна. Сургуулиуд хөгжих боломж муу байна гэдгийг чуулганд оролцогчид онцолж байлаа. Хамгийн наазах нь Монгол сургуулиудын чанар ямар вэ гэдэг нь тодорхойгүй байгаа юм байна. Ерөнхийдөө олон улс дээр 6 чиглэлээр чанарын стандарт буюу чанарын баталгаажуулалтыг хийдэг. Энэ нь олон улсад хүлээмжшүүлсэн мэргэжлийн боловсролын тогтолцоог бий болгоно гэсэн санаа. Манай улсын хэмжээнд бол чанарын баталгаажуулалт, чанарын стандартыг бол мэргэжлийн боловсролын салбарт бол өмнө нь хийж исэн юм түүх байхгүй. За тиймээс Австрали болон Сингапурын чанарын удирдлагын тогтолцоог Монгол нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм байна. За одоохондоо сургуулиудын чанарыг хараахан эренблээгүйч тухайн сургуулийн төгсөгчдийн хэдэн хувь нь ажлын байртай болж байгаагаар үнэлж дүгнэж болно гэж үзэж байна. Одоо манайх бол мэргэжлээс шалтгаалаад зарим мэргэжлүүд 100% ажлын байраар хангаж чинь, зарим нь 70-80% мэргэжлээ хангаж чинь, зарим хүмүүс одоо өөрөөсөндөө ажлын байр бий болох мэргэжлүүд бас байна шүү дээ, тий. Одоо өсчин гоо сайхан ч гэхэд одоо яг ажилд аваад ажилуулах салонууд одоо бага байлаа гэхэд өөрөөсөндөө ажлын байр бий болох, өөрөө салооны хийсэн болох, эсвэл одоо суудал түрээсч ажиллах зэрэг асуудлууд байдаг учраас мэргэжлээс шалтгаалаад бол янз. За дэлхийн дунджаар төгсөгчдийн 60-аас дээш хувь нь ажлын байртай болж байвал хэвийн гэж үздэг байна. Манай улсын хувьд нийт төгсөгчдийн 70 гаруй хувь нь ажлын байртай болж байгааг тогтоожээ. Дархуул аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг тоглоомын шинэ өрөөтэй боллоо. Энэ өрөөг Канадад суралцж байгаа ануудаар охин өөрийнхөө санаачилгаар бүрэн тогтжуулж хүлээлгэн өгсөн байна.
Зоригт Баатрын Ануудар охин Канадын тусгай хөтөлбөрийн сургуульд сурдаг. Одоо 17 настай. Дархуул аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн тоглоомын өрөөг тохижуулж хүлээлгэж өгч байгаа нь юм. Ануудар охин ахлах сургуулаа төгсөхдөө хэрэгжүүлэх энэ төслийг 2 жилийн өмнөөс бодож бэлдэж эхэлжээ. Ангийнх нь хүүхдүүд гайти болон бусад орны хүүхдүүдэд тусалж байгаа бол Ануудар дархны хүүхдийн эмнэлгийг сонгож туслахаар шийдсэн байна. Ануудар найзуудтайгаа нийлж ажил хийж олсон мөнгө за бас шилдэг сурагчаар шалгарч мужийн амбан захирагчаас хүртсэн шагнал Хатан хааны шагналаач энэ үйлсд зориулжээ. Би дөнгөж сая Дэлил донд сургуулаа амжилттай төгссөн. Тэгээд миний төгссөн сургуулийг тусгай IB програм, олон улсын програмтай. Тэгээд тэр диплом авахын тулд нэг төсөл хийх ёстой. Нэг зураг зурж олно, эсвэл нэг дуу хийж олно. Яг өөрийнхөө хүссэн юм хийж олно. Танд найзуудтайгаа нийлж цуглуулсан билээ шүү дээ. Ямар ажил хийв? Би харин 24 найзтайгаа нэг баг хийгээд тэгээ бид нар дэлгүүрт хүмүүсүүдийн уутыг нөгөө доктор нэмүүдийг хийгээд бас нэг хог ялгадаг газар очиж ажиллаад тэмцээний үеэр идэж уух юм зараад бас жүжигийн билет идэр зараад тэгээд өөрийнхөө нэг хэд хожсон шагналынхаа мөнгийг оруулаад тэгээд энэ мөнгийг олсон юм аа. Энэ өрөөг дархны хүүхдийн эмнэлгийнхэн складны зориулалтаар ашигладаг байсан байна. Ануудар охины төслийн хүрээнд бүрэн засвар хийж тохижуулжээ. Дархуул аймаг 30 гаруй мянган бага насны хүүхэдтэй хүүхдэд эмчилгээ сувилгаанаас гадна тоглож наадах, эмчилгээний бусад цагийг өнгөрөх өрөө хэрэгтэй байдаг учраас эмнэлгийнхэн болоод эцэг эхчүүд баяртай байгаа юм. Хүүхдийн тасгийн хувьд бол одоо хүүхдийг эмчилж эдгэрүүлэхэд энэ хүүхдэд таарсан тавтаа, тухтаа ийм орчин их хэрэгтэй байдаг. Эдгэрж байгаа хүүхдүүд чинь өнөөдөр Монголын амьдралд бол ээж аав нь бүүвэйлэл, тэврээл коридорт явж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ийм тавтаа, тухтаа, тоглоомын ийм өрөө байхгүй урд нь байсан. Эмнэлэг гэдэг хүүхдүүд ирээд өвчнөө мартдаг газар байх ёстой. Тийм учраас Ануударын хувьд байгалийн ухааны коллежид элсэж орсон цаашдаа эмч болох сонирхолтой гэлээ. Би тэр коллеж олсон дараа би ангаахаар явмаар байгаа. Би яг энэ хүүхдүүдийн эмч болмоор байгаа. Би бас хүүхдүүдтэй ажилладаг. Зуны багшаар. Тэгээ би хүүхдүүдтэй ажиллаад тэдэрт эмч болоод тэгээ тусламаар байна. Ахлах сургуулийн хүүхдүүд сургуулиа төгсөхдөө төсөл хэрэгжүүлдэг байх нь багаасаа мэрэгжлээ сонгох, сонгосон мэрэгжлээ судлах, түүндээ дуртай байх, зорилготой байх гэд олон ач холбогдолтой. За бас нийгмийн хариуцлагатай иргэн болж төлөвшөх эхлэл тавигдаж байна. Хүүхдүүд бие биедээ тусалж хүмүүнлэгийн үйлс бүтээж байгаа мэдээг Дархуул аймгаас бэлтгэн өргөлээ. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үр дүнгийн 70% нь лабораторийн шинжилгээний үнэн зөв байдлаас шалтгаалдаг. Тиймээс эрүүл мэндийн яамнаас гаргасан 2015 он хүртэлх лабораторийн чанарыг дээшлүүлэх зорилтын хүрээнд гадны олон оронтой энэ салбарын туршлага судлах талаар хамтарч ажилласны үр дүнд микробиологийн халдварын шинжилгээний төвийн лабораторийн чанар 98-аас 100% хүрсэн гэж үздэг байгаа. Цаашид лабораторийн чанарын хяналтын тогтолцоог улам бүр сайжруулах хэрэгтэй гэж мэрэгжилтнүүд онцлсан байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн микробиолог халдварын шинжилгээний төв 2009 оноос хойш Австралийн лабораториудтай хамтарч ажиллаж байгаа юм байна. Хамтын ажиллагааны хүрээнд манад хийгдсэн лабораторийн шинжилгээний үр дүнг тус улсад шинжилүүлдэг чанарын гадаад хяналтын тогтолцоог бий болгожээ. Австралийн лавлагал лабораторийн туршлагаар бид бол 2-3 жил энэ аймаг дүүргүүдийн лабораторийн шинжилгээнд хяналт хийж байгаа. Тэр ямар зарчмаар гэвэл эндээс бол нэр хаяггүй тийм тестүүд явуулдаг. Тэгээ шинжилүүлээд хариуг нь авч. Тэгээ одоо бол энэ эцсийн албажуулах үе шатанд одоо явж байна. Тэгээ энэний үр дүнд бол лабораторийн шинжилгээнд ерөнхийдөө бас сайжирч байгаа. Тэгэхдээ лаборатори болгон дотоод хяналт гэж байх хэрэгтэй. Энэ дээр бол лаборатори болгон одоо их хүчин зүтгэж одоо ажиллах хэрэгтэй л даа. Австралиас гадна Солонгос, Япон улсуудад бид лабораторийн чанарын хяналт хийлэгдэх болжээ. Өнөөдөр Бүд найрамдах Солонгос улсын эрүүл мэндийн салбарын доктор профессоруд манай улсын эмч мэрэгжилтнүүдэд лабораторийн чанарын хяналтын сургалт зохион байгуулж байна. Бидний чиглэлээр 15 жил ажилласан үр дүнгээрээ хөтөлбөр боловсруулсан. Түүнийг Азийн орнуудад туршлага солилцох маягаар хүргэх зорилготой ажиллаж байна. Жишээ нь би өнөөдөр Солонгосын лабораториудын магадлалын итгэмжлэлийн талаар илтгэл тавина. Үүний талаар товч ойлгомжтой тайлбарлавал эхлээд өөрийн хийсэн шинжилгээгээ дахин нэгтлэх, дараа нь хөндлөнгийн мэрэгжилтнүүдээр хянуулж өөрийн олж хараагүй алдаагаа илрүүлэх тухай гэж ойлгож болно. Яг ийм чанарын тогтолцоог нэвтрүүлж ажиллах нь иргэдийн хувьд баталгаатай шинжилгээ хийх боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм а.
Лабораторийн чанарын тогтолцоо сайн байх нь эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх хамгийн гол хөшүүрэг гэдгийг мэрэгчлэнүүд хэлж байна. Тиймээс Солонгосын хөрөнгө оруулалттай Mobio эмнэлгээс өнөөдрийн сургалтыг зохион байгуулж байгаа юм байна. Баруун Африкийн орнуудыг хамраад байгаа Эбола вирусын халдварын тархалтын хамгийн сүүлийн мэдээгээр 128 шин тохиолдол бүртгэгдэж 56 нас баралт бүртгэгдсэн байгаа. Тиймээс халдварын голомт болсон Гвиней, Либер, Нигер, Сьерра Леон улсуудад аялж зугаалах болон ажлын шугамар аль болох зорчихгүй байх. Мөн олон улсын хил бомбт нисэх буудал орчимд хяналт шалгалтыг чангадахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гишүүн орнуудад уриалсан байна. Манай улс ч гэсэн мөн халдварт вирусоос урдсан сэргийлэх чиглэлд анхаарлаа хандуулж эхэллээ. Халдвар авсан хүний шинж тэмдэг нь гинэт халуурч бие сүлдэж, булчин өвдөх, толгой өвдөх, хоолой эмзэглэлтэй болж өвдөх зэргээр илэрдэг байна. Дараа нь бөөлжих, суулгах, цусрахаг, тууралт гарах, цус алдах зэрэг шинж тэмдгүүд нэмэгддэг. Энэ төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор халдварт өвчин судлалын үндэсний төв хөлийн болон цагдаагийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа юм байна. Хөлийн мэргэжлийн хяналтын газартай хамтарч ажиллаж, хөлийн мэргэжлийн хяналтын газар зөвлөмж хөрвүүлж за тэгээ мөн хөлийн нэвтрэх арга зэг дээр буюу одоо буян тухай олон улсын нисэх бодол дээр бол энэ шалтгаан тодорхойгүй халууралтай хүмүүсийг одоо илрүүлэх үүднээс термокамер дээр нь хяналтыг илүү сайн тавих тийм ээ. Энэ дээр бол бид нар зөвлөмж өгөх, амун тандалтын хуудас бүглэх, эрүүл мэндийн хуудас бүглэх ийм одоо үйл ажиллагаа явж байгаа. Эбола вирус нь өвчлсөн хүний гэмтсэн арьс, цус, шээс, бөөлжис, үрийн шингэн, өтгөн болон тэдгээрээр бохирлогдсон орчны эд зүйстэй шууд харьцах замаар халддаг байна. Мөн асварсан өвчтнийг оршуулах үед бие махбодтой хүрэлцэх төдийдл халдвар дамжих аюултай. Халдвар авснаас өвчний шинж тэмдэг илрэх нууц үе нь 2-21 хоног үргэлжилдэг байна. Эбола вирусын халдварын одоо гол онцлог нь бол ер нь халдварлалт маш өндөртэй. За тэгээд нас баралт их өндөр. Одоо ер нь яг энэ 20-од дэгдэлтийн одоо харахад бол ер нь 50-90% нас баралттай байдаг. Ийм одоо хөлтийн хэмжээ одоо ямар байгаа вэ? Одоогор бол яг Баруун Африкийн анх бол 2013 оны 12 сард бол гивнэд бүртгэгдсэн энэ өвчлөл маань. За тэгээд өнөөдрийн байдлаар бол одоо 4 улс Баруун Африкийн Гвиней, тэгээд Либер, Нигер, Сьерра Леон гэсэн 4 улсад л одоогор одоо өвчлөл бүртгэгдээд байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 8 дугаар сарын 11-ний албан ёсны мэдээллээр дээрх 4 оронд Эбола вирусын халдварын нийт 1900 гаруй тохиолдол 1000 гаруй нас баралт бүртгэгдээд байгаамаа. Бид та бүхэн дотоод үйл явдлын мэдээлэлээс танилцууллаа. Одоо олон улсын амьдралд өрнөж байгаа үйл явдлаас таймлан танилцуулъя. Украиний зүүн нутгийн хямралтай холбоотойгоор Донецк хотын төв эмнэлэгт эмийн хангамж муудаж эхэлсэн байна. Үүнээс болоод тус хотын олон иргэд өвчнийхээ эсрэг эм бэлтгэл авч чадахгүй түрээд байна. Олон тооны эмч мэрэгжилтнүүд нь өөр хот руу шилжээд байгаа энэ үед Орос улбаны улсаас эрх хүмүүнлэгийн тусламжийг Украиний засгийн газар хүлээж авахгүй гэдгийг мэдгдсэн байгаа. Гэсэн ч нөхцөл байдал хүндэрч эхлээд байгаа учраас улаан загалмаа нийгэмлэгийн хяналтанд ор Оросын цуваг хилээр оруулахар болсон гэж Украиний засгийн газраас мэдгдсэн байна. Одоогийн байдлаар Украины цэргийн хүчин хийгээд Оросыг дэмжих салан тусгаарлагчдын хооронд гараад байгаа зөрчилдөөний улмаас Украины зүүн нутгийн Донецк болон Луганскд ахуйн байдал хүндрээд байна. Тодорхойлбол тус газруудад өрийн хэрэглээний бараа тасарч иргэдэн ундны усаар гаж идэж эхлээд байгаагаас гадна эмнэлгийн газрууд эм бэлтгэлгүй болжээ. Сүүлийн өдрүүдэд дээрх хотуудыг эзлэн аваад байсан Оросыг дэмжих салан тусгаарлагчдын хяналтыг сулруулахаар Украины цэргийн арим хүчээ аваад байгаа юм. Тиймээс тус нутагт зөрчилдөөний улмаас байдал хүндэрч иргэдэд сөргөөр нөлөөж эхэлсэн учраас Орос улсын засгийн газар хүмүүнлэгийн тусламжийн 280 ачааны машиныг Украины зүүн нутаг руу илгээж байгаа. Харин Украины засгийн газараас эдгээр тусламжийн цуваг улсын хилээр оруулахгүй гэдгээ зарлаж байсан юм. Тиймээс цуваг улаан загалмай нийгэмлэгийн хяналтанд оруулах шийдвэрийг Орос улс гаргасны дараа украинчууд хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах болно гэдгээ өнөөдөр мэдгдсэн байна. Гэсэн ч тус улсад Оросын тал хүчээ оруулах үе хэмээн Украины засгийн газар болгоомжилж байгаагаа илэрхийлж байна. Одоогоор зөрчилдөөний улмаас сүүлийн 4 сарын турш Украины зүүн нутгийн 285 мянган иргэн Орос руу дөрөөд байгаа тоо баримтыг улаан загалмай нийгэмлэг мэдээлж байна. Украины зүүн нутгийн зарим хотын орон сууц бөмбөглөлтөнд өртөж хид хідэн байшин барилга нурж сүйдсэн байдалтай болсонд оршин суугчид ихэд бохирдолтой байгаагаас гадна хэрхэн айд сурцсан тухайга учирлаж байна. Донецк хотоос холгүй орших энэ газарт Украины цэргийн хүчин хийгээд Оросыг дэмжих салан тусгаарлагчид тулааны талбараа болгоод байгаа юм байна. Энд тэндүү дэлбэрэлт болж галд автаж байгаа байшин барилгыг иргэд өөрсдөө унтраахаар оролдож байна. Гэвч энэ нөхцөл байдлыг үүсгэсэн эзэн олдолгүй хэвээр байгаад иргэд шүүмжлэлтэй хандсаар байна.
Энэ удаад бөмбөглөлтөд хэд хэдэн байшин өртөж бидний амьдардаг газар маш их гар цохролтой байна. Энэ бүгдэд Украины цэргийн хүчин буруутай тэдэд дайн өдөж үүнийг хариуд энгийн номхон иргэд олноор амьнасаа алдаж байна. Би 6 хүүхэдтэй гэвч бидний амьдардаг байсан байшин маань галд автлаа. Ирээдүйд би хүүхдүүдээ яаж бүтэн өсгөх үуч мэдэхгүй байна. Энэ сөрүүлдөгчид энгийн ард иргэд рүү дайралт хийж байна. Харамсалтай нь энэ бүхний хариуцлагыг өөр хүн байхгүй байна. Тэдэнтэй адил орон гэргүй болсон гэр бүлийн хайртай хүмүүсээ алдсан олон хүмүүс энэ хотод байгаа юм а. Өөр хот руу нүүг ихээр санхүүгийн боломж бололцоо муу байгаатай холбоотойгоор хоттой үлдэхээс аргагүй хүрсэн хүмүүс зөрчилдөөний гол талбарт амьдрахаас өөр аргагүй хүрээд байгаа тухай мөн тайлбарлаж байна. Тэдний дийлэнх нь энэ нөхцөл байдалд Оросыг дэмжих салмсгаалагчид биш, харин Украины засгийн газрыг буруутгаж байгаагаа илэрхийлж байна. Өнөөдөр Өмнөд Солонгос улсын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээлэл хийж Украины хямрал буюу Америк нэгдсэн улс тэргүүтээ барууны орнуудын өдөөсөн энэ зөрчилдөөн Өмнөд Солонгос улсад сөрөг үр дагавар авчирч байгааг анхааруулжээ. Украинд үсэд байгаа нөхцөл байдалд Америк нэгдсэн улс голлох байр суурийг эзэлж байгаа төдийгүй Украины хямралыг бадраахад Америк их хэмжээгээр нөлөөж байгаа гэж үзэж байгаа илэрхийлсэн байна. Тиймээс одоо Украины зүүн нутгийн зөрчилдөөний улмаас олон тооны хүн амнасаа алдаж эдийн засгийн гар цохролтой байгаад Америк нэгдсэн улс буруутгагч онцолжээ. Мөн Америк нэгдсэн улс болон Европын холбооны Оросын эсрэг авсан хориг арга хэмжээнүүд ямар ч хууль зүйн үндэслэлгүйг тайлбарласан байна. Тиймээс энэ байдлын эсрэг байгаа төдийгүй тус тусад сөрөг үр дагавартай байгаа тухай байр сууриа илэрхийлжээ. Иракийн хойд нутагт исламын зэвсэгт бүлэглэлийнхэнд олзлогдоод байгаа Язидын үндэстэн тусламж үзүүлэхээр Америк нэгдсэн улсын төрийн тэргүүн тус бүсэд явган цэрэг оруулах эсэхийг хэлэлцэж байгаа гэж цагаан ордноос мэдэгдлээ. Явган цэрэг оруулахдаа дайн дэгдэх хүч зөвхөн хүмүүнлэгийн тусламжийг үзүүлэх зорилготой гэдгийг мөн энэ үеэр онцолсон байна. Одоогийн байдлаар исламын зэвсэгт бүлэглэл Иракийн хойд нутгийн зарим газрыг эзэлж авснаас хойш 40 мянга орчим хүмүүс ууланд бүслэгдэж олон өдрийг хоол ундгүйгээр өнгөрөөж байгаа юм байна. Хэдийгээр Америк нэгдсэн улс эдгээр хүмүүсэд нисдэг тэргээр хүнс буулгаж тусламж үзүүлж байгаа ч энэ зөвхөн тур хугацааны тусламж гэдгийг цагаан ордон мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл энэ олон хүний цаашдын амьдрал аюулгүй нөхцөлд үргэлжлэх хэрэгтэй гэж үзэн тэднийг суллах эсвэл нисдэг тэргээр зөөвөрлөх арга хэмжээ авах эсэхийг хэлэлцэж байгаа гэлээ. Энэ ажлыг эхлүүлэхийн тулд олон тооны явган цэргийг тус бүсэд оруулах шаардлага гарах магадaltaй хэлж байгаа юм. Мөн исламын зэвсэгт бүлэглэлийн Иракийн хойд нутгийг эзлэн авах ажиллагааг зогсоохын тулд Америк нэгдсэн улс агаарын дайралт хийж байгаа. Одоогоор 6 дахь өдөртөө үргэлжлэж байгаа энэ цохилтын дүнд зэвсэгт бүлэглэлийн тоноглосон тээврийн хэрэгслүүдийг сүнүүж чадсан байна. Мөн Их Британий ерхиесээ Дэвид Камерон Иракийн Язидын үндэстэнд тусламж үзүүлэх ажиллагаанд нэмэр болох болно гэж мэдэгдээд байна. Африкийн баруун нутгаар эрчимтэй тархаж байгаа Эбола вирусын эсрэг Zimab хэмээх нэртэй эмийг туршиж үзэхэр болоод байгаа. Энэхүү бэлтгэлийг Либер улсын халдвар авсан өвчтнүүдэд туршихаар тус улсад цөөн тонны бэлтгэл хүрэгдсэн байна. Тодорхойлбол Америк нэгдсэн улсад боловсруулагдсан энэ эмийг Либер улсад онгоцоор зөөвөрлөж тусгай ажилтнууд хайрцаг савлагдсан Zimab хэмээх эмийг биечлэн Либер улсын гадаад харилцааны сайдад өгчээ. Харин эмийг эрүүл мэндийн яамд хүлээлгэн өгөхөд тус яамныхан Zimab эм буюу өмнө нь туршигдож байгаагүй энэ бэлтгэл Эболагийн эсрэг тэмцэж дархалтыг бууруулах арга зам биш гэдгийг онцлон тэмдэглэжээ. Энэхүү эм нь хүний дархлааг сайжруулж улмаар үхлийн Эбола вирусын эсрэг тэмцэх үйлчилгээтэй гэж эмч мэргэжилтэнд үзэж байна. Харин үнийг туршиж үзэх анхны өвчтөнд нь Африкийн иргэд байхын Эбола вирусээр нас барсан Америк нэгдсэн улсын 2 иргэн болон Испани Санвартан өмнө нь хүн дээр туршиж байгаагүй Zimab нэртэй эмийг уусан юм байна. Гэхдээ вирусын халдвар авсан хүний олонх нь Африк хүмүүс, тиймээс тус улсын зарим иргэд шинээр гаргасан өмнө нь туршигдаагүй эм хэрэглэлийг эсэргүүцжээ. Мөн Канадын засгийн газар Африкийн баруун нутагт тархаад байгаа Эбола вирусын эсрэг тэмцэхээр 800-аас 1000 Zimab эмийг Африкийн орнуудад хандуулах болно гэдгээ зарлаад байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдгдсэнээр Эбола вирусын улмаас өнгөрсөн 3 сараас хойш 1000 гаруй хүн амнасаа алдаж 2000 орчим хүн одоогоор эрүүл мэндийн хүнд байдалд байгаа юм байна. Өнгөрсөн сард Америк нэгдсэн улсын өндөр зэрэглэлийн олон сая нууц мэдээллийг задруулсан хэрэгээр дэлхийд дахинд дуулан дэгдээгээд байсан үндэсний аюулгүй байдлын ажилтан байсан Эдвард Сноуден хэвлийнхэн ярилцлага өгчээ. Тэрээр Америк нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдлын газар захим ертөнцид дайн дэгдэх өндөр магадaltaй программыг нууцаар боловсруулж байсан тухай хэлжээ. Тодорхойлбол энэ нь үндэсний аюулгүй байдлын газрын дотоод сүлжээнд гаднаас захим дайралт хийх орлого бүртгэгдсэн тохиолдолд ямар нэгэн хүний оролцоогүйгээр эргүүлээд захим дайралт хийдэг програм бүтээж байсан юм байна.
Хамгийн гол нь програм захим даралт хийсэн этгээдийг илрүүлэхийн тулд гаднаас Америкийн цусад ирж байгаа хүмүүсийн хувийн мэдээлэлд шууд халдах аюултайг Snowden онцолсон байна. Харин тухайн Америкийн цусын үндэсний аюулгүй байдлын зөвлөл тодорхой мэдээлэл хийгээгүй байна. Хэрвээ Snowden аюулгүй ажиллагаатай холбоотой сэдвээр яриа өрнүүлэхийг хүссэн бол хэл мэдээлэл биш, харин Америкийн цусын хуулийн газартай холбогдох хэрэгтэй хэмээн анхааруулжээ. Одоогоор Эдвард Snowden Америкийн цус 30 хүртэлх жил хорих ял оноогод байгаа юм байна. Таахан цагийн урд мэдээллийн хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаарыг хүргэлээ. Манай мэдээллийн хөтөлбөрийн сонгон үзэж бидний хамт байсан үзэгчдэнд баярлалаа. Таны маргааш ажил үйлсэд амжилт хүсье.